Сайн байцгаана уу? Эрхэмсэг ной тадагтай нараа. Өвлийн эхэн сарын шинийн ёсон эмэмчилгээ эхлүүлдэг хөгөгчн могоо аривлах хүрэлцгүй барилдлагатай бүгдээрээ бүтэн байх сайн өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Хүний энерги судлалын академийн хамт олон Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны хамт олон энэхүү лекцийг хамтран зохион байгуулж байгаа учраас одоо энэ хүндтэй зочныг та бүхний өмнө тайснаа уран залъя. Мөн энэ танхим төрөлцөн ирсэн та бүхний минь өргөө цагаан гэрт ерөөл үений даллахта илгуус сайхан туйлзаг шиглэж эд малаар арвин идэ унда инээд хөөрөөр хөгжим байхын тэрл сайхан учир ерөөл тэр сайхан бүхнийг та бүхэндээ өргөн дэвшүүлээд одоо та бүхнийхээ өмнө хүний энерги судлалын академийн тэргүүн биоэнергич хүндэт доктор Шидөвдөстэн Ховд аймгийн хүндэт иргэн Бөөдөөгийн Лавгдэрж багшигаа урья. Дараагийн та бүхний өмнө уран залах хүндтэй хүн бол бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал ноён инх жаргал. За мөн Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны төлөөллийг гарч ирж хүндэтгэл үзүүлнөх юм урьж байна. Монгол улсын төрийн шагналт соёлын гавьяац зүтгэлтэн зундуин дорж өнөөдрөнд би бүтээгч иргэдийн Монгол гайхамшигын тэр шагнал гавьяатай хүмүүсийг төлөөлж үг хэлхэн шиг байна. Тэгэхээр энэ бүтээгч иргэд Монгол гайхамшигт хоёрхоо үг хэлчихье. Тэгээ энийг ахалдаг хүн улсын их хурлын байнгын хорон дээрх Цэрэн дашин Цолмон, Цэрэн дашин Оюунбаатар. Оюунбаатар бол энгийн нам бусчуудын холбоог үүсгэн байгуулсан. Одоо та бүхэн бол сайн мэдж байгаа тэмээн боолоо гаргаад хоёр бүхтэй тэмээ хорогдлоо сөнлөө гэсэн одоо өсөж өстэй. Тийм гайхамшигт хүн. Түүнтэй хамтран зүтгэдэг баруун гарын төвшинлэн зураач Ленинградын дээд сургууль төгсөн инх жаргал гэдгийг даваарцах чинь энэ сайхан залуу бүхнийг хийдэг. Тийм. За ийм юм байна. Тэг өнөөдөр энд энергит одоо энерги гэдэг чинь эрчим хүч гэдэг үгээр хэлж болно л доо. Одоо бид мэдэн шүү дээ. Одоо дээр үе чинь энергичний тавар шиг ярьдаг гэсэн ялангуяа Оросууд. Тэр чинь энергитэй хүн. Тэгэхээр Лавгдэрж бол Ховд аймгийн Мөс цумын өндөр ууланд төрсөн малчин ардын хүн байна лээ. Тэгээ их олон хүний амь насанд аварсныг би өөрийнхөө нүдээр харж чихээр сонсондоо баярлж явдаг. Тийм энергитэй хүн ийм энергитэй хүн дэлхийд ер нь 8 байдгийн. Нэг хүн бид нар итгэл тамгаад бурад руу яваад байгаа чи итгэл там бол өгсөн хойноч гэсэн шарилтны энерги байгаа гэж одоо шинжлэх ухаан нотлоод байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг Лавгдэртэй энэ зэрэгцэх бас нэг хүүхэн бий. Энэ бол Бэгзжвэн Бүрүсрэн гэдэг отгон тэнгэр уулын хүн. Энэ хоёр бол одоо Монголд үнэхээр энергиээр тодорсон хоёр хүн. Би энд эхийн эцээхгүй туглын төрөхгүй талаас хандах ёстой шүү дээ. Ингээд энэ сайхан энергитэй одоо үхлээс авардаг юм улсыг одоо сойрхон багархаж байх хэрэгтэй. Энүүхэн Төв аймгийн Заамар суманд нэг хошин яриа байдгийн. Зууд болдгүй тосон заамар, гам болдгүй бор болон зуурдаар хүлдгүй оточмаар алтан гэрэл гэж.
Тэгэхээр энэ хоёр бүсгүй бол хүнийг зуурдаар хүлэхгүй тийм агуу гайхамшиг хийж байгаа юм. Тийм учраас та бүхэн энэ хүмүүсийг сайхан хүндэлж бай, хайрлж бай, өвчин зовлон туссан бол очиод эрүүл сарвал болж бай. Энийг би хичээнгүйлэн захия. За ингээд би нэг шүлэг уншчихъя. Энэ дотор их олон эмэгтэйчүүд байна. Би ер нь зохиолоо голдуу эмэгтэй хүн зориулж бичдэг шиг байна. Тэгээд миний зүрхний ганцхан хүн Улаанбаатарын 80 бум хүнээс ухаалаг хонгор чамаас устна нүдэн дарагдгаа байцглаа. Улс Монголын 3 сая хүнээс уйхан хонгор чамаас устна тархин дуухаа байцглаа. Аавс твийн 80 жива хүнээс амар хонгор чамаас устна зүүдэн дөрхөө байцглаа. Газар дэлхийн 7 тэрбум хүнээс ганган хонгор чамаас устна зүрхэнд ирэхэ байцглаа. Охтын санаандгүй чамтай учирсан цаг мөчөө ором тоогоор дугаардаж чэйжэндээ тэмдэглэдэг болчихлоо. Сонирхол дураар чамд зориулсан шүлэг найргаа сонгодог Монгол эхнэрээсээ нуудаг болчихлоо. Баярлалаа. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны төлөөлөл болж ирсэн төрийн шагнал соёлын гавьяа сэтгэлтэн Цундуйн Дорж танд баярлалаа. Тэгэхээр биоэнерги гэж юу юм бэ? Түүний хүч гэж ер нь юу юм бэ? Аливаа энергийн эмчилгээ гэдэг бол хүний бие махбодод дамжуулагч сансрын эрчим хүчээс гаралтай энергийн цөмд урсгал юм аа гэж. Одоо та бүхний өмнө хүний энерги судлалын академийн ерөнхийлөгч доктор биоэнергич Бөөдөөгийн лавгдар чадагтай таныг микрофоны өмнө урья. Миний биш хүрэлцэн ирсэн та бүхэндээ амар амгалан одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж мэдчлээ. Та бүхэн өнөөдөр энэ энерги эд шид удиснаас нь үрдэж хамтдаа өдшийг өнгөрөхийг хүсэж байна. Та бүхэндээ баярлалаа. За танд баярлалаа. Мөн бүтээгч иргэдийн нэгдсэн холбооныхоо төлөөлөлд баярлалаа. Сэтгэл зүйн дээд үзэгдлэр наадам мэдрэгч, ангаагч, буянтан бол яа харахгүй биоэнергич байдаг юм а гэж манай лавгдарж багш маань хэлсэн байдгийм. Тэгэхээр өнөөдрийн энэ сайхан эмчилгээтэй лекцэнд хүрэлцэн ирсэн та бүхэн маань ч гэсэн гадаа цаасанд бодрсон энд жоохон жиндүүхэн байгаа ч гэсэн энэ сайхан хүч энергийг өөртөө шингээж энэ сайхан лекцэнд оролцохоор ирсэн байгаа. Тэгэхээр монголчууд маань аливаа нэгэн баяр сэнгэл найр наадмаа уртын сайхан дуу морин хуураар эхлүүлдэг ийм уламжилтай, заншилтай ард түмэн бид ч гэсэн өнөөдрийнхөө энэ шид өвдөс хүч энерги шингэсэн сайхан ажиллагаагаа мөн уламжлалын дагуу морин хуур уртын дууны шүрэн хайгаар эхэлж байгаамаа. Та бүхэн мэдэж байгаа. Энэ эмчилгээ, энэ хүнтэй холбогдсон бүхэн дууны ид шид, дууны өвдөс, дууны ангаах чанар гэдгийг бүгдээрээ ойлгосон хүмүүсэнд хуран зүгдэрсэн. Тэр дундаа Монгол ардын уртын дуу гэдэг бол гайхамшигтай долгион дамжин хүм болгон төрч сэтгэлийг ангааж, уужруулж эдгэх ийм сайхан чадвартай дуу байдаг. Ингээд та бүхнийхээ өмнө боловсролын тэргүүн ажилтан, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан, мөнх тэнгэр язгууртан, алтан хүн одонд уртын дууч Дашцэрмаг урж байна. Морин хуурч соёл урлагийн их сургуулийн морин хүн багш Баатар. Айзам уртын дуу уйхан замб твийн нан. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Ингээд энэ сайхан энергийн их сайхан лекцэнд ирсэн та бүхнээс би их чанга халуун алга ташилтыг нэгийг хүсмээр байна. Өшөө чанга. За ингээд хамтдаа уйхан замбуу твийн наран гэдэг сайхан дууны аяг гिचгэнд бүгд явъя. Тэгээд энэ багшаас авшиг авсан, энэ багшаас одоо ахиж энерги авшиг авах гэж байгаа энэ хүмүүс зориулж
би дуулах гэж байгаа гэж өөрийгөө ойлгож байгаа. Ийм учраас би уяхан замбуу төвийн наран гэдэг дууг та бүхэнд одоо чадал чинээгээрээ хүргэхийг хичээн. Та бүхэн бүгдээрэн одоо ямар бурхан, ямар энерги, ямар сайхан бодох юм байдгүй тэрийг бүгднийг бодоорой. Би уяхан замбуу төвийн нарангаар аялъя хамтдаа. Zambo TV nara Thank you.
Манал бурхныг үзүүлэх дэвсгэр ая дүнчүүр маань. Манал бурхан алдрын сонсхийн төдийд муу төрлийн зовлон арилах энэрл нэгүүлсэн бүгдэд тэгш гурван хорийн өвчин бүхнийг ангаагч отчин хаан зөвүүн цагийн хүн төрлөختөн бүхнийг өвчин зовлон барцад саадаас аврагч үлэм житгэлт бурхны мөргөл гэдэг үлээ. Хүний энерги судлалын академийн менежер инх сайхан таныг энэ сайхан тайзны өмнө урья. Манал бурхны мөргөлийн их шиг дуудаж сонирдуулнаа. Алга ташлаар өгтөө авцгаая. За сайн байцгаана уу? Энд хуран цугларсан эрхэм хүндэт үзэгчид та бүхний түмэн амгалан айлтхан мэдчилье. Ингээд бүгдээрээ манал бурхны мөргөлийн их шиг дууг уншицгаая. Манал бурхан тийм ээ алдрыг сонсохын төдийд муу төрлийн зовлон арилж яадаг энэрл нэгүүлсэн бүгдэд тэгш үлэмжийн бурхан гурван хорийн өвчин бүхнийг ангаагч отчин хаан цэвүүн цагийн хүн төрлөختөн бүхнийг өвчин зовлон гай барцад аюул ослоос аврагч итгэлт бурхан билээ. Ингээд бүгдээрээ лавгдар жогшийнхаа лекцэнд ирсний учир манал бурхныхаа мөргөлийн гişиг дуугаар багшийнхаа өвдөс ухаарлаас бас хүртцгаая. Ингээд бүгдээрээ өөрт байгаа муу бүхнээ үлдэн хөөж сайн сайхан бүхнийг өөртөө хуран цуглуулж байна хэмээн сүсэглэн бодоод манал бурхныхаа мөргөлийн гişиг дууг дагаад уншаарай. Нүгэл бие хэл сэтгэл гурваа ариусгаж ийн хойч үе даатхан залбирж байна хэмээн сүсэглэн бодоорой. За ингээд бурхандаа мөрөгцгөө бүгдээрээ дээд тэнгэртээ 3 мм дуу хоолоогоор сэтгэл зүрхээрээ мөргөё. Дээд тэнгэртээ 3 мм дуу хоолоогоор сэтгэл зүрхээрээ мөргөё. Дээд тэнгэртээ 3 мм дуу хоолоогоор сэтгэл зүрхээрээ мөргөё. Бомон өнгөт лагшингаараа бусдын тусыг бүтээгч бурхан манал таньда биеийн нүглийг ариусган мөрги үргэлж үнэн зарилгаараа өвчин зовлон гарилгагч өршөөлт манал таньда хилний хилэнцгийг арилган залбирый асрал инэрлийн тааллаараа амтэн бүхнийг аврагч ачит манал таньда сэтгэлийн гмийг ариусган наминчлээ эд шидийн нэрдмээрээ игэл бидний гэгүүлэгч итгэлт манал таньда энэ хочоон даатхан шүшиглээ буйны бүтээх үйлсээрээ бузар нүглийг арилгаж буян гიშгэ хайрлан бурхны адсыг хүртээж өршөө. За тэгээд бүгдээрээ айлтгал ухаарал аялгууд дунд алга ташилт байдаг. Энэ зах зээлийн ороо босгоо үед айлтгал ухаарал аялгууд дундаас аз жаргалаа олохоор ирсэн эрхэм хүндэт та бүхэн хамгийн эрхэм хүмүүс шүү. Ингээд өөрсдөө зориулаад нэг сайхан алга ташия. За
За баярлалаа та бүхэнд. Тэгээд энэ алга дашилт маш учиртай. Хүн дороо дэвсэж болдгоо юм уу, шүглдэж болдгоо юм уу, тийм ээ? Энэ алга дашилтын цувраа хөх тэнгэрээр долгион болж нисээд төрсөн нутгийг чинь хүй дарсан чулуун дээр ойж зөв энерги болж заяа буйнд өшдөг учраас алгаа сайн дашиж байгаарай. Одоо ингээ сайхан дуунууд дуулахад бүгдөө сайхан нэгэн тал алгаа дашин шүү. За баяр хүргэе. Баярлалаа та бүхэнд. Одоо өөрийнхөө одоо урт наслахын тулд өөрийгөө ер нь одоо аль болохоор одоо тайван амгалан байлгаж уур уцааргүй байлгаж одоо орчин тойрныхаа бүх одоо орчин тойрныхаа бүх за болж байна. Хүн эрүүл байхын тулд одоо тайван амгалан байх хэрэгтэй. Тэгээд хоол хүнсээ одоо идэж явах одоо цаг ямагт нь одоо өөртөө тааруулж одоо идэж юуж явах хэрэгтэй. Ер нь хүний орчны одоо зөв энергиэр хүн одоо урт наснаа гэж хэлж болно. Хүмүүс маань өглөө эрт тусаад одоо ингээд ажилдаа явахдаа сэтгэл зүй маань их сайхан өндөр одоо ажлынхаа эрч хүчийг одоо ямар хэмжээнд сайхан хийх үү, бүтээх үү гэдэг тэр бүх бодлуудаа зөв сайхан энергиэр одоо өөрийнхөө биед одоо өөрийнхөө биед шаардлага тавьж одоо энерги зөв болгож одоо ажиллаж хөдөлмөрлөвөл одоо ажил маань одоо их бүтэмжтэй байх юм байна. Тийм учраас эмчилгээнд ирсэн хүмүүс маань одоо биоэнергийн одоо дархлаа суларсан одоо ажил үүснэ бүтэхгүй болсон одоо өөрсний сэтгэл зүйн маш их дор орсон тийм хүмүүс маань хүрэлцэн ирдэг. Тийм болохоор зэрэг энергийн эмчилгээнд ирснээрээ одоо энэ өвдөснөөс минь хүртснээрээ хүмүүс маань одоо өөрийнхөө амин цэнгийг тэр алдагсан дулаан чанараа бол хүлээж авдаг. Тэр бүхэн бол зарим хүмүүстээр янз бүрийн мэдээлэлээр очино. Маш урдан хэмжээнд хүмүүс маань их сайжраад гарчдаг. Зарим хүмүүс маань эмчилгээ дуусаад 5 хоногийн эмчилгээ маань дуусны дараа одоо арай гэж нэг эмчилгээ маань хурж одоо өөрийг нь хямрааж, өвдөж, суларч одоо нойр гүйдэж янз бүрийн одоо өөрчлөлтүүд орж яадаг. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн та нар нэг өдрийн одоо энэ эмчилгээ, энэ үдсийн эмчилгээнд орсноороо өөрийн чинь биеинд одоо таагүй мэдээллүүд очиж даралт ихсэх юм уу, одоо толгоо өвдөх юм уу, зарим хүмүүс маань ерөөсөө бие өвдөхгүй байж одоо өвдчлээ гэдэг. Хүн заавал тэр өвчнийг заавал энэ тэнд өвдөж гэнэ үгүй чагнаж мэдэх бол шаардлага байхгүй. Тийм учраас бүгдээрээ энэ эмчилгээ авснараа та бүхэн минь бүгдээрээ одоо өөрийнхөө биеинд одоо хэрүү хямрах юм бол одоо усаар норгож, усанд орж. Тэгтээ хүмүүс маань энэ энергийн эмчилгээнд ирснээрээ халуун усанд бас орчоод хямраад бүх эргэтэн системд нь тэр одоо халуун дулаан тийм илч энерги очсон байдаг учраас халуун усанд ороод бүр даралтай хэсгээ зүрхөө өвдгөөд ингээд өөрчлөлт ордог. Тийм болохоор зэрэг толгой шилэн үзүү хүсэх юм бол норгоно. Одоо толгой ирэх юм бол толгоогоо угаачих жишээтэй. Дал нуруу мөр одоо зүрх өвддөг хүмүүс бол одоо дал мөрөөрөө их норгож орж ирэх хэрэгтэй. Ходоод өвдөж байгаа хүмүүс бол ходоодн дээр одоо тэр усаараа шавшиж одоо түрхэж одоо тэр өвдөж байгаа өвдчнүүдээ намдаа. Одоо бөөрийн хүмүүс бол бөөрийнхаа хэсгээр ингээд намдаадаг. Одоо хоолойны ангийн их өвддөг, зүрхний их өвддөг хүмүүс бол хөлнийхээ шилүү, булчингуудыг норгоно. Толгой их өвддөг хүмүүс бол толгойныхаа хөлнийхээ хуруунуудыг бас норгож одоо авснараа биеинд өгсөн тэр одоо өөрчлөлтүүд маань намддаг юм аа. Тэгэхээр зэрэг та бүхэн бас энэ зурагтаар 4 өдрийн одоо энергийн эмчилгээ өгсөн байгаа. Тэгэхээр зарим хүмүүс маань бас биеинд их өөрчлөлт орлоо, унтдаггүй хүн унтдаг боллоо, өвддөггүй газар өвддөг боллоо. Одоо янз бүрийн өөрчлөлтүүд бас мэдээллийг очоорой гэж хэлсэн учраас одоо шивсэн учраас тэр мэдээллүүд хүн болгонд хүрж байгаа. Ер нь энэ зурагтаар мэдээлэл авч зурагтын лекцнүүдийг үзэж явах хүмүүст маань янз бүрийн өөрчлөлтүүд бас их орж яадаг. Тэрнтэй адилхан одоо энэ өөрчлөлтүүд та бүхэнд хүрэх юм байна. Тэгээ хүмүүс маань ер нь ерөнхийдөө монголчууд маань бас их урт насалдаг байсан. Одоо бол хүмүүсийн наслалт их богиносон байна. Одоо янз бүрийн их өөрчлөлт, өвчлөлтүүд их ирсэн байна. Хүмүүсийн дархлаа их сулдарсан байна. Энэ бол одоо
манай Монголд байгаа энэ хутаа, машины одоо энэ стресс байна. Тэгэл ажил, үйлдэл одоо амьдралын янз бүрийн одоо өөрчлөлтүүдээс болж хүн бүхэн бас их өөр одоо бодол санаатай өөрийнхөө энергийг их дордуулж эргээс эргэж чадахгүйгаас болоод өвчлүүд их үүсэж байна. Би боддгийн яагаад хүн болгонд ийм адилхан төсвийн өвчнгүүд тусаад байдаг юм бэ гэхээр тэр болгон ирээд хүн наагаад авчаагүй өөрийнхөө дархлаас удруулсан өөрийнхөө одоо биений хүчин чадлыг алдснаас болж ийм өөрчлөлтүүд ирдэг байна. Тэгэхээр зэрэг энэ хүний 500 эргэтэн эрүүл байж байгаа юм бол одоо хүн маань эрүүл байдаг тийм ээ. Тэгэхээр бол энэ энергийн эмчилгээний гол зорилго нь болохоор зөвхөн оюун ухаан өөртөө бодож сансан одоо тэр сайхан бодлуудыг тээдэг гол нь дотроо сайхан ирүүн байх хэрэгтэй. Бүх юмыг дандаа зөвөр бодож чаддаг, ууралдаггүй, усаарлдаггүй, орчныхаа хүмүүсийг бас их сайхан хүндэлж одоо хайрснаас энерги нь одоо хэвэн байж одоо урт наслагт бас дөхөн болно. Хүмүүс маань одоо зүрх өвдлөө гэдэг ихтэл заавал зүрхний имийг ингээд уучдаг, ходоод өвдлөө ихт уучдаг. Одоо орчин цагийн им бол маш их хүчтэй. Нэг ширхэг юм биш нэгэн хідний имийг ингээд нэг имийг давхарлаад олноор нь ууж одоо хүчээр нь дарж ингээд хэсэг намдаагаад дараа нь одоо өвчлүүд орж иж байна. Ийм их ууснасаа болоод хүний ходоод их өвдөж байна, шархалж байна, зүрх их өвдөж байна. Илэгний янз бүрийн одоо өөрчлөлтүүд их орж байна. Илэг бол тэр хорыг шүүж чадахгүйгаас болоод илэг бас их өвчлөл орж байгаа. Тийм болохоор зэрэг хүмүүс маань эмгүүгээр одоо энэ өвдснийхаа эмчилгээнд одоо хүрэлцэн ирж өөрсдийгөө эрүүл сайхан болох боломж бас байгаамаа. Одоо хүмүүс маань бамбаа гэж байна. Бамбаа одоо зүрх, бөөр, илэг гэл одоо олон төрлийн өвчнүүд бол хүний дандаа том мэдрэлүүдийг удирч яадаг учраас та бүхэн одоо өөртөө одоо энэ сууж байгаа энэ орчиндөө сайхан энергийг одоо бүх эргэтэн систем дээрээ хүлээж аваад тэр сайхан энерги дамжуулаад эрүүл сайхан боллоо гэдгийг бас өөрснөө дотроо хийж явах хэрэгтэй. Хүмүүс маань ер нь ирж эмчилгээнд орсноороо эрүүл боллоо, ариуслаа, одоо сайхан энерги дархлаагаа сайжруулаа гэсэн сайхан бодлуудыг бас тестнэрээ зөв энерги авснараа эмчилгээ маань бас хурдан явж яадаг. Тийм учраас та бүхэнд энэ өвдөс ихтэй зэрэг хүмүүсээс гайхаад байдаг. Яагаад гэхдээ зэрэг энэ хүний хаанаас нь гараад юу болоод үнийг эмчлээд байдаг хүн бэ гэхээр хүний оюун ухаан маань өчнөө төрлийн одоо бодлыг уурах тархиндаа ингэж агуулж уурах тархиа одоо сэнгэлж яадаг, бодож яадаг. Хүнтэй гаднаа ярьжсэн ч дотроо зөндөө бодлууд нэгээд урсч яадаг. Гэхдээ тэр бодлууд бол дандаа цэвэр ариун сайхан зөв юмыг бодож явах хэрэгтэй. Бүгдээрээ сайхан энерги ингээд хүртцгээ гараа сайхан өргөөд хүмүүс маань одоо энерги гэхээр яг дээрээсээ ингээд сэнгэлэгдэж орж ирдэг хүний уурах тархины одоо хэсэгт байдаг. Тэр жижигхэн зүүнээс өгчийг одоо нөхөр хүн бүх одоо өөрийнхөө ариун тэнгэр агаараас байгалаасаа авдаг энерги хүртэж авдаг юм аа. Тийм болохоор та бүхэн сайхан энерги ингээд хүртлээгээд өөрснийхөө аль болох одоо бүхтэн энергийг зөв биендээ шингээснээрээ одоо тэр эмчилгээ минь толгойн оройноос эхлээд доош ингээд уруудад ордог. Тийм. Өөрснийхөө бодлыг сайхан шивнээд одоо юу хүсэж гэн, юу биелүүлэх үү, ямар сайхан одоо үүс ажлыг үтээх үү гэдгээ сайхан бодож одоо шивнэж хүсэж аваараа. Эсийн мэдээлэлгээд бас ороод ирдэг. Би болохоор энэ эсийн мэдээллийг их ярих сонирхолтой. Ер нь олон төрлийн юм ярьснаас хүн дотоод сэтгэлдээ байгаа эдисийг одоо сэргээж явах хэрэгтэй. Сайхан бодол бодож, зөв сайхан энерги авч, сайхан дуудуулж, тийм ээ сайхан уул усандаа гарч ингэж айдал зугаалж явснараа хүний эд эсрэгнэ. Одоо ирүүл байхад бас нэг зүйл бол одоо спортлог одоо хөдөлгөөн байдаг. Хүмүүс бол одоо ер нь нийтлэг ингээд хөдөө орон нутгийн аймагуудаар явж байсан ч тэр хотсон өрн газар байсан ч гэсэн өглөө эрт басахад хүмүүс маань их чөлөөт хөдөлгөөнүүдийг хийдэг болсон байна. Дасгал, хөдөлгөөн одоо хамгийн гол нь одоо суниалтууд их хийж явах хэрэгтэй. Хүмүүс маань сүүлийн үед дандаа суудлын ажил их хийдэг, компьютертэй их ажилладаг болсон болохоор зэрэг ер нь суниалт, дасгал хөвтөж явахтай ч гэсэн суниал, өглөө босохтой ч гэсэн суниал, орой ундахтай ч гэсэн суниал, нурууны тэрэг суултууд, нурууны тэр булчин чангарсан одоо чангаралтуудыг одоо зөөлж өгч яадаг. Тийм болохоор зэрэг хөдөлгөөн, алхалт, гимнастик, дасгал тэр бүгдээс бид нар бас эрүүл байх юм байна. Би бас өөрөө их спортыг сонирхдаг, бас уул ангадаа явдаг, одоо ууланд их явдаг. Тэр бүгд маань намайг бас эрүүл байлгаж ингэж урт наслуулж та бүхэнтэйгээ уулзруулах гол одоо суур минь болж байгаа. Хүмүүс маань бас энэ гарынхаа 10 хурууны мэдрэмжийг бас ашиглаж
сайхан массаж хийж явах хэрэгтэй. Толгойнхаа мэдрэлүүдийг бас сэргээж явах хэрэгтэй. Хөлнийхээ улны мэдрэлүүдийг бас ингээд сэргээж явах хэрэгтэй. Тэр бүгдээс та бүхэн цусны иргэн чинь бас сайн байж одоо дархлаа сайжирч одоо эрүүл байхын гол үндэс болдгоо. За баярлалаа. За багштай баярлалаа. Манай уулзалт үргэлжилж байгаа хэдхэн ормын дараа гарч ирж бас шийд хэмжлэгтэй лекц үргэлжлүүлнэ. За түрүү хэлжсэн өнөөдрийн манай уулзалтад бас уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж та бүхэнд мөн адил сайхан хүч энерги бэлэгдэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Энэ удаагийн уулзалт лекцэнд маань залуу уран бүтээлчид маань бас төлхөө өргөдөн оролцож байгаа. Ингээ та бүхнийхээ өмнө залуу дуучин Батэрднийг урьж байна. Сайн байцгаана уу? Сайхан үжчихэн үү? Баярлалаа. Тэгээд энэ сайхан өдөр бас энд хорон цугларсан та бүхэнд эрүүлэх ад жаргал хамгийн архин дээд бүхнийг хөссөн ирэж Сенатын хөгжим тавилга гэсэн дугаар та бүхэндээ мэдчилье. Садгитай чингийн олын амраар эвритэн сасэжим сэтгэл зэмэрдэл бадрахина додор олдогой хорвоги борхон тавьдны мэдээ додор олдогой хорвоги борхон тавьдны мэдээ Сахилгийн түр шаранцан цантай намрын өдрөөр сайхан сэтгэл дэжимэн сайн чиг цайтал бадрахина хүсэлээр болгүй хорвогийн күний тавин иргэндээ хүсэлээр болгүй хорвогийн күний тавин За ингээд энэ сайхан энергийн үйл ажиллагаанд бидний хиймрийг сэргээсэн, эрч хүч энерги өгсөн сайхан дуугаараа бидний сонорыг мэлаасан хүрэлцэн ирсэн дуучин Батэрдэндээ та бүхнийхээ өмнөөс баярлалаа илэрхийлж халуун алга ташилтаар уран бүтээлийн амжилт хүсье. Одоо та бүхний өмнө Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан нэгэн сайхан энэ лекцийг сонсоод эдгэрэл авсан нэгэн сайхан бүсгүйг өргөх гэж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Магнашүр, давг дөржийн үг Бацвхийн ая, ээж минь, цэдвийн үг тэмээн дээрээс наран ойрхон. За сайн байцгаана уу, сайхан үйлдэж гэнэ үү. За намайг Алтан дайсан дээр эргэж ирэх боломжийг хайрлсан лавдарч гихтэй маш их баярлалаа. Улаан хоолой 25 дараа гээд энэ актер өвчнийг тусаад 3 сар юу ч идэхгүйгээр хөвцсөн. Тэгээд энэ лавдарч гихчийн лекцийг сонссноор лавдарч гихч маань надад нас хайрлсан. Тэгээд Алтан дайсан дээр дуулахыг ийм сайхан завшаан олгосон. Би Алтан дайсан дээр эргэж ирж байна. Маш их баярлалаа лавсрэгчтэй. Тэгэл хавсрагчтай зориулаад ээж минь хэмээх энэ сайхан дууг бүгдээр хамтдаа дуулъя.
За манай энэ туран зөвлөрсөн болон энэ сайхан уулзалт лекцэн дэр жамжаагүй олон хүмүүс бас мэнчилгээ дэвшүүлж лавдрж өгчөд сайн сайхан эрүүлэнхийг хүсэн өрөөсөн байгаа. За түрүүн бас та бүхэндээ хэлжсэн манай үйлчлүүлэгчид манай маш олон төрлөөр сэтгэлийнхээ тэр сайхан хайр инэрлэг илэрхийлдэг. Тэр дундаа шүлэг яруу найраг дуу хуураар ихэнх нь илэрхийлсэн байдаг. Тэгэхээр монголчууд гэлтгүй хүндрэлтэн бид сэтгэл санааныхаа хамгийн дээд гайхамшигыг үзүүлэг, сэтгэл санааныхаа хамгийн дээд бахархал, хамгийн дээд хүсэл бүхнээ дуу хуур яруу найргаар илэрхийлдэг. Тэгвэл өнөөдөр бас нэгэн хүн маань гайхамшигт монгол хүн гэсэн энэ шүлгийг завдахгүй нэгдэх энергийн өргөөн зориулан ирүүлсэн байгаа. Үнийг та бүхэндээ бид хоёр төлөвлүүлье. Сэтгэлийн эрүүл Бурхан багшийн эрүүлээр мэндэлсэн буянт голынхаар шаанаар тэтгэгдсэн буман дарихын ажлал сургаалыг бултолондоо увдсарaan түгээсэн эгэлгүй нэгэн бүсгүй заяа эрдэмт дээдсэн оройн чимэг алтан ганжлаар оюунаа савдгалсан ариу мутарт Монгол их юмаа та. Амгалан нуурандаа хөвөх хос ангир шиг алдрэ бие минь илааршуулах увдстай ариун гангийн аршааны шидтэй арья бол бурхны нэгүүлсэнгүй сэтгэлтэн та. Өвөг дээдсийн ерөөлөөр талбсан өөлөн ихийн удмаар холбогдсон өрөөл бусдыг энэрэн хайрлах өрөвч зөөлөн нинжин сэтгэлтэн та энэрлийн дээдээ та энэрэнгүй үйлстэн та танхилхан нэгэн монгол бүсгүй та тулгад галын минь бурхан минь оо. Сэтгэлийн өрөөлөө инхүү шүлэг яруу найрагда болгосон байна. Инхүү энэ сайхан энерги өргөн зориулсан шүлэг дэрлсэн Монголын 6 судлалын академийн гишүүн сэтгэл судлаач Монголын ард түмний гавьяад Монголын бурхан шашны мэрэгэн гэгэн төв Монголын эмэгтэйчүүдийн амин хүч төвийн тэргүүн ган чимэг таныг тайснаа урьж байна. Халуун алга ташгилтын дор энерги шингэсэн алга ташлтаар ухтаа авцгаая. За энд хүрэлцэн ирсэн заяа буянтай, овдос энергитэй, ноёд хатагтай бүсгүйчүүд та бүхэндээ энэ өдрийн амар амгалан ирж мэдчилье. Манай байгууллага байгуулагдаад 11 жил гаруй болж байна. Энэ Монголын эмэгтэйчүүдийн амин хүчтэй байгууллага маань Монголын Монгол улсынхаа тусгаар тулгуур улс болсон Азийн улс дотор Монголын эмэгтэйчүүдийн манлайлагч хийсэн бүтээсэн ажил үйлсээрээ ард түмнийхээ өмнө ил тод болсон мөнхийн гавьяаг нь үнэлж олон сайхан эхчүүд эмэгтэйчүүдийг тодруулж манлайлагч дээш шагналаар шагнадаг юм боломжтой байлээ. Энэ удаагийн шагнал байна. Онцлог нь өнөөдөр энэ сайхан гэрэлт, энэ сайхан увдстай, энергитэй шидтэй энэ гайхамшигт олон хүнийг илааршуулсан энэ бөөдөг огтой лавгдарч багшигаа шагнахаар тодруулж би Монголын манлай эмэгтэй алтан медаль өргөмжлийг гардуулах гэж байгаадаа баяртай байна. Та бүхний буян заяа дандаа тэгширч эрүүл энх хайхыг хүсэн өрөөё. За, лавгдар зөвшигаа урьж байна. За би өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Монголын манлай эмэгтэй цолтны өргөмжлөл. Алга яасан сул байна. Номер Тэг1 хамгийн анхных нь байна. Баяр хүргэе. Эрхэмсэг халагтай бөөдөвгтэй лавгдарж тань Монгол туурхны уламжлал зан заншлаа дэлгэрүүлэх үйлсэд болон эх орныхоо өгжил даруулсан хувь нэмэр идэвх зүтгэл ажил хөдөлмөр тань ард түмнийхээ өмнө ил тод болсон мөнхийн гавьяат нь өндрөөр үнэлж Монголын манлай эмэгтэй цолтны өргөмжлөл хүртээв.
Монголын эмэгтэйчүүдийн амин хүч төвийн тэргүүн Ган чимэг 14 оны 11-р сарын 30-ны өдөр баяр хүргэе. За та бүхэндээ энэ сайхан багшаараа уламжлаад та бүхэндээ дахин сэтгэлийн өрөөл хэлье. Нарт ертөнцийн тэнгэрт мөргүүлэн залбирая. Нарны гэгээн туяамдан даатгуулан залбирая. Долоон бурхан одондоо гялзуулан залбирая. Дорны цагаан саранг мишэлгийнхэн залбирая. Бадамлын ухаанцгийг дэлгэрүүлэнхэн урлая. Байгаль ижи таньгаан мэлмөрүүлэн урлая. Сайн санаат хүмүүсийг туяар улан урлая. Сайхан бурал ижигээ залбирууланхан урлая. За баярлалаа огш. Олон хүнийг эрүүл саруул сайхан болгож байгаарэ. За танд ч гэсэн баярлалаа. Элэг бол цуснд байгаа хорыг шүүж гаргадаг эрхтэн. Тийм учраас илгээ бас их харилж явах хэрэгтэй. Бүх бие организм одоо бүгдэнд нь одоо хүний судас байдаг учраас одоо зөв хооллож, зөв идэж тийм ээ унтаж амрах хэрэгтэй. Элэг, ходоод, нойр буршихаа бүгд нийлжээж одоо хоол боловсруулдаг эрхтэн учраас бүхэл одоо энэ дөрвөн сайхан эрхтнээ зөв эрүүл байдлахын тулд хоолны дэглэм сайн барих хэрэгтэй байна. Элэгний эмчилгээ бас их сайхан явагддаг. Элэг болохоор зэрэг инээхэд идэгдэг эрхтэн гэж ярьдаг. Их одоо тижээлдэг. Элэг одоо ингээд авдар авахулсан байх юм уу? Элэг тайралтай байх, эргээ төлжөөд хийм байдалтай орж яадаг. Одоо ийм хамгийн одоо хүнийг одоо итгэвчүүлж яадаг, эрүүл байлгаж яадаг эрхтэн бол элэг. Цэвс болохоор зэрэг бас элэг, ходоод, нойр буршихаа, цэвс бүгдээрээ нийлжээж одоо энэ хоол боловсруулах эрхтэн байдаг. Тэгэхээр хитрхи их өөх тос идэх юм уу, хитрхи бага өөх тос идэх юм уу, энэ бүгдээс цэвсний үйл ажиллагаа одоо янз бүр болдог. Бас чочирснаас болж одоо цэвс томордог, цэвс зузаардаг, дотор нороо ургадаг янз бүр байдаг. Тийм болохоор зэрэг хүн хооллоо одоо зөв идэж одоо хоол оройн цагаар идэхгүй байхыг бас хүмүүс маань одоо өөрснөө бас тохируулж орчиндаа тохируулж хэрэгжилж явах хэрэгтэй. Бөөр болохоор зэрэг цуснд байгаа одоо бүх хорыг шүүж яадаг эрхтэн. Тийм учраас бүгдээрээ бөөрөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Доороосоо даарахгүй байх хэрэгтэй. Одоо бөөрийн дутагдлаас болоод бүх организм чиширдэг, салгалдаг, зүрхэн дээш нөлөөлдөг, даралдаг, эсэгдэг. Учраас хүмүүс одоо дулаан байх хэрэгтэй гэж одоо зөвлөж байна. Даарах, хөрөх, давс ихтэй хоол хүнс хэрэглэх, нуруу гэмтлийн сүйдэлтэй бөөрийн цусан хамжимжийн дутагдал, бөөр гэмтэх, бөөрийн эмгийн дутуу өмчлөх, архишуулах. Хүмүүс бол нэг бөөр одоо өвдчлээ. Бөөр бол нэг хүнд шаардлагатай тийм огцом өвдөд байхгүй. Бүх организмд байдаг учраас их хвчлэн бие хавгнаж одоо нөлөө үзүүлдэг учраас дулаан байх нь хамгийн чухал. Одоо бөөрийн нурууны мэдрэлүүд одоо харагч байна. Энэ нурууны мэдрэл дагсан энэ булчингууд дарагдсанаас болж одоо нуруу бас гэмтдэг, нуруу хазаадаг. Тийм учраас хүмүүс одоо нуруугаа эрүүл байлгахын тулд би бас гэсэн ер нь суниалт бас их сайхан хийжээ. Босоо зогсож яваад хийж болно, хөвтөж яваад хийж болно. Хөвтөж яваад хийсэн суниалт бол ер нь их үр дүнтэй байдаг. Одоо нурууны шохоочлолтой хүмүүс их орж ирдэг. Тэр үед бол ер нь одоо хөвтөж яваад сайхан суниагаад байхдаа амархан одоо булчингоо суларч одоо хийм байдалтай ордог. Энэ гол одоо судаснууд харагч байна. Тий. Одоо нурууны мэдрэл харагч байна. Хүмүүсийг бас энэ дал мөрөөрөө шилэн үзүүгээрээ одоо дасгал гимнастик одоо булчингуудаа их зөөлж явах хэрэгтэй. Энэ их булчингуу чинь нарийсэж, хатуурж, юм чочирснаас цогцсноос болж одоо өөрчлөгдөж өшөө одоо эрхнүүдээ бас гимтээдэг.
Одоо тэр нурууны мэдрэлүүд бол хөл рүү их орж ирдэг. Хүмүүс бол нуруугаа ер нь ачаа өөрөх зориултын юм гэж бодож ер нь хайхрахгүй хүнд юм өөрчлснээс болж энэ олон мэдрэлүүдээс хэмтээж идэг байх нэ. Суудлын мэдрэлгээд хүмүүстээс их хүчлэн тохиолдог. Одоо энэ харагч байгаа суудлын мэдрэл болохоор зэрэг сүүжний ясны нөхөр одоо дамжиж гардаг тийм мэдрэл байгаа. Хүний бүхс рүү өршгөлөх одоо юм дээр цогцох энэ бүгдээс бас хэмтдэг. Тэгээ их өвчлэн одоо хөлнийхээ булчин дагаж хөлөө дагаж ингэж өвддөг. Тэгэхээр хүмүүс бол тэр дээр мэдрэлүүд бас хэмтгчлээ гэдээ ойлгоод байдаг. Одоо яг шүүжний ясан дотор байгаа тэр булчин чочирснаас болж доод мэдрэлгүй хөвчлэн орж ирнэ. Тэгээ дээшээ ч гэсэн мэдрэлүүдээ бас хэмтээдэг. Тийм учраас та бүхэн бас өөрийгөө бас эмтэж одоо чочирсан бол тэр үедээ бас массаж хийж зөөлөө массаж хийж одоо өөрийгөө булчин суллаж явах хэрэгтэй. Тэгээ хөлний мэдрэл дээр харагдаж байгаа энэ ер нь хөлний мэдрэлийн энэ судаснуудыг зөөлөж массаж хийж илдэг хийжсэнээр хүн бас их эрүүл байна. Гарны мэдрэлүүдийн судсыг бас зөөлөж массаж хийснээр бас их эрүүл байна. Толгоо одоо энэ шанааныхаа судаснууд чихнийхээ одоо орчмын мэдрэлүүдийг сэргээснээр бас их эрүүл байж бүх судасны эргэл сайн байснараа хүн их урт наслнаа. Намайг анх гарны шууны мэдрэл байж байгаа. Одоо бас гарны шууны мэдрэлүүд дарагдсанаас, чочирснаас, гимтснээс болоод гарны хуруунууд бас их мдээгүй болж орж идэг. Мэдрэлүүд нь ингээд судраад одоо зарим гарын хуруунууд бүр ингээд хөвчлөлтөнд орсон байдаг. Нүүрний мэдрэл, уруулсан мэдрэлийн өрөвсөл гэж одоо ийм том мэдрэлүүд одоо хүний биед байдаг юм байна. Хамаагүй толгой тэрхрүү цохих, алгадах одоо энэ бүхэнд одоо энэ мэдрэлүүд маань гимтчээдэг байх нэ. Тийм болохоор зэрэг та бүхэн ер нь өөрийгөө бас энэ толгойн мэдрэлийг сайжруулахын тулд массажийг сайхан хийж явах хэрэгтэй. Гурвалсан мэдрэлийн судснууд ийм их одоо толгой нүүрний хэсгээр ингэж одоо холбогдож байдаг учраас сайн массаж хийж. Одоо давсагны мэдрэл, давсаг болохоор зэрэг бас их том мэдрэл байдаг. Тийм учраас бас хүн ер нь шээхгүй их удаан хадгалснаас болж давсаг одоо ханан зузаардаг, чулууждаг, шохоождаг энэ бүх үйл ажиллагаа явагддаг учраас та бүхэн одоо бөөрөөр дамжуулж өгсөн судасанд байгаа хорийг бөөрөөр дамжуулаад, бөөрийн мэдрэлээр дамжуулаад давсагт оруулдаг. Тийм учраас шээхтэй бол одоо шээсээ маш сайн гаргаж авах хэрэгтэй, хадгалж болохгүй. Эсийн мэдээлэл ээж ярих би бас их дуртай байдаг. Эдис одоо эрүүл байж хүн эрүүл байна. Ер нь хүний дотор эрхтэн одоо эрүүл байж хүн эрүүл байна. Сайн мэдээллүүдийг өгөх тусам эдис чинь сэргэж байна. Муу мэдээллийг ярих тусам эдис өгчлөлтөнд орж бүдгэрч дотор зөөлөн эдүүд чинь одоо гимтчээдэг. Одоо эс маань ингээд сэргэж байна. Сайхан мэдээлэл аваад дуу хоор дуулах, сайхан бодох, сайхан яриа ярих, сайн хүний дуухаа дурсах одоо тэр бүгдээд бол сайн мэдээлэл очдог учраас одоо эс ингэж сэргэж бүх эрхтэндээ одоо тархачаадаг. Баярлалаа хүмүүстээ маш их баярлалаа. Сэрүүн байх шиг байна, даарсан байхаа. Энерги авч байгаа юм чинь хасан байхаа. За баярлалаа. Тэгэхээр манай бие өнөрийг чадагтай багш лагуудэрчид маань бас олон хүмүүс талархлаа илэрхийлсэн байдаг. За миний гарт бол одоо энд дүүрэн газраас ирсэн Монгол орны 408 зөвхөсөөс ирсэн сайхан хүүхдэд талархлын мэндчилгээнүүд хэвлэлсэн, гараар бэлдсэн одоо үнэхээр олон мэндчилгээнүүд байна. За мөн одоо үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, эдгэрсэн
одоо оюун гэрэл тэгээд өсгөө маань бас энэ тайзан дээрээс сан сэтгэлээ та бүхэнтэйгээ хуваалцыг сайн таныг урьж байна. За тайзан дээр гарч ирэх хооронд эндээс төлөөлөл болгоод нэг хүний бас чин сэтгэлийн үгтэй энэ сайхан мэдлэгийг та бүхэндээ хүргье. За Монголын ард түмний баатар Монголын ард түмний гавьяас сүнсгэн урлагийн академийн академич хүндэт доктор Ногоон Дариг өргөмжилт лавгдарч тандаа хан хорвогийн хайрын эзэн багш минь та эргэх хорвогийн элбэрэлт бурхан багш минь та олон түмэндээ аж уйнан хайрлсан дарих орчлонгийн түмэндээ амьдрал хайрлсан ажтаан агуу хайрын эрхэм шүтэн алтан нарны гэрэл шүтэн бод сэтгэлийн амин шүтэн бурханы элч эрхэм шүтэн хоёр гарнаас нь арга билэг цацарсан шидтэн хормой өвдөгнөөс нь аж самар хүмүүн бурхан дандаа аз жаргалыг өрөөё гэдэг энэ Батын Дорж Багам гэдэг хүн чавлсгоодоос ийм сайхан одоо мэдлэгээ ирүүлсэн байгаа. Энэ мэтэр маш олон хүмүүс одоо бичгээр ингэж бидэнд ирүүлсэн. Одоо оюун гэрэл таны үгийг сонсъё. Сайн байцгаана уу. За энэ өдрийн гигэн сайхан өдрийн одоо мэндийг хүргэж байна. За намайг оюун гэрэл гэдэг. Би одоо 8 сард нэг хятад юм уусан. Толгой өвдөд би өвдөд ахаар нэг хятад юм уугаад. Тэгсэн чи тэр хятад юм уусны дараахан миний ходоод энэ бүх энэ хэсгээр ингэж базалж өвдөд. Тэгээ би түргэн дуудсан чинь юу болчих вэ яач вэ гэд үдсэн чи өө энэ дотор гэд чи ерөөсөө эхомихот харуулад наалтцсан байж тээ эн чи одоо. Ямар сони юм бэ надаа апрессанд орохгүй бол болохгүй юм байна. Тэгээ би одоо яаж апрессанд орно гэд бүр өвдөлт ингээд өгөөд харна бүр 5 6 давхар нөгөө өвчин намдах юм уугаад идэгдэггүй бүр. Тэгээ манай нэг ахлууга залгаад би ер нь болохоо байцсан юм шиг байна. Одоо энэ тэр чин хагас өдөр таарсан. За нэг өдөр одоо ерөөсө апрессанд орд юм уу яадаг юм билээ гэд. Тэгээд намайг нэг өдрөөс ерөөсө чи апрессанд ор. Наа чи ингээд наалдаад хоолж идэж болохгүй ийм болчихж байгаа юм чи апрессанд орохоор ч өөр арга байхгүй гэд. Тэгээ манай нэг ах байдгийн төмөр очир гэд. Тэгээ уцаар чи нэг тэр энерги нэг хүн байдэн шүү дээ мэдхгүй гэд лавгдорж гэд нэг хүн байдгийг гэд. Тэгээд чи одоо яаралтай очиж тэр хүн дээр. Тэгээ маргааш нь би шууд энэ лавгдорж дээр ирсэн байхгүй. Тэгээд үдчихэд үнэнгээ хэлээ би ер нь болохоо байцсан юм шиг байна гэд. Тэгээд лавгдоржгаад чи ерөөсөө өнөөдрөөс эхлээ шууд одоо ингээд эмчилгээнд ор гэд. Тэгэл энэ ч өвдөж гин гэд. Тэгээд надад тэр үзлэгийн өрөөнд оруулаад ингээд дарсан байхгүй ингээд. Дараад одоо ингэж дарахаар одоо яаж идэх юм болоо гэж бодоод би энэ ерөөсөө үнэмшлгүй санагдаад надаа. Гэхдээ ингээд дараад одоо идэх чинь гэж байхгүй үстэй яаж утсан. Тэгээ одоо яана гэдэг. Оройн утсан чинь надаа карт 2 карт өгсөн. За өвдөнгүүдэн дээр картаа ингээд энэ дээрээ тавиараа гэд. Гэхдээ энэ одоо цаас тавиа зүгээр болох болов гэд. Тэгээ би бүр гайхаад ямар сони юм бэ гэд. Тэгэд оройн жоохон бодлоод ирэнгүүт нь л за чи битгий юм уугаараа гэдгсэн. За нөгөө одоо өвчин намдах юм битгий уугаараа гэд. Тэгээ өвчин намдах юм уугаагүй. Тэгээд нөгөө картыг яг өвдөж байгаа энэ хоёр дээрээ тавиад. Тэгээ унтсан чинь ингээд бүр айгүй халуу дүүгжсэн аа. Унтаад өгсөн байсан. Тэгээд маргааш нь дахиад өглөө би тэгээ тэр чигээр унтаад өглөө босч байгаа юм чинь. Тэгээд дэмжлэгээнтэй дахиад явж байгаа. Тэгээд дахиад очисон чинь одоо юу яаж ийм хэрн өстой сайхан унтлаа өвдөлт байхгүй гэд. Тэгээд маргааш нь дахиад дарж гинэ. Дараад ингээд бацлалт өгөөд байсан. Тэгээд миний энэ дараа нь эхот харуулсан чинь хоол унданд ороод нэг махгүй зөвөр мах чанаад тэгээд шөлөнд нь нэг шингэн гурил хийгээд идээд тэгээд эхот 3 4 5 хоногийн дараа эхот харуулсан чинь юу тэр наалтс маалтс юу ч байхгүй болчихсон. Тэгэл би гэхдээ энэ одоо шид юм болоо одоо ерөөсөө учрыг нь ойлгоогүй л дээ. Тэг хүн чинь нөгөө яг өөрийнхөө биен дээр ингэж мэдэрчээж л юмыг ойлгод юм бэлээ. Худлаа гэл дандаа хүмүүсээ тэгж ярьдаг. Одоо би юу гэж бодсон бурханд одоо бурхнаас өөр ингээд одоо найдах аргагүй болсон тийм хүмүүст л ерөөсөө энэ хүн үйлчлэлт юм байна л гэж хэлмээр. Одоо шинжлэх ухааны онол 21-р зуун гарлаа шинжлэх ухаан асар хурдтай хөгжлөө 9 төвчин гений төвчний судалгаа хэдий хийгдэж байгаа ч гэсэн тэр болгон яг ийм нарийн юмыг одоо мэддэг юм байлээ. Тэгэд энэ ерөөсөө энерги гэдэг чинь ямар их сонирхолтой үйл одоо далд ертөнцид
тэ биднийг холбож өгдөг ийм нарийн мэдрэмж ч юм уу. Одоо би ерөөс надад ойлгох юмгүй байна л та үндэ. Би одоо ямар уран илтгэгч биш. Би одоо өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон зүйлээ л үнэн бодтоор ярьж байна. Тэгэхээр энэ гайхамшигтай хүнийг төр засаг нь үнэлдэггүй маа гэхэд одоо Монголын ард түмэн үнэлж чаддаг юм шүү гэдгийг л хэлмээр байна. За тэгээд энэ сайхан хүндээ энэ ороогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. За одоо энэ буянтай хүнийг урт наслуулж Монголын ард түмнийг бүгдийг нэмчлээсэй л гэж хүсэж байна. За баярлалаа. Таны эрүүл бат сайхан оршгэ. Танд эрүүлийн хас жаргал урд удаанаас сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Аянга цахилгааны элчийг алд биедээ шингээж аврал ирэн зовлон дучирсныг адис хүртээж ангаах увдстан Тэмэн жингийн өөжөнд тэнгэрийн аянгаар адислуулж түмэн олноо ангаах шид өвдөс хүртсэн манал бурхны ховилгаан хутагт дарихийн дүрээр хурамстаас томилогдсон элч цаг үе довтох үед сахилж ирсэн ногоон дарих гал нар сарны гурвал дунд газар тэнгэрэлч энергийн гурвал дунд төрөх хөхөх орших 3 цагийн гурвалжиндах төрөг тавиланг тэгшитгээд хүний энерги судлалын академийн энэ удаагийн уулзалт энэ хүрээд өндөрлөж байна. Одоо ингээд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд энерги шингэсэн монголчууд та бүхэндээ эрч хүч энерги буян заяаг нь дэвшитгэн энэ удаагийн арга хэмжээг жаргаануу хэмээн та бүхний энэ энерги шингэсэн энэ сайхан өргөний хойморт хүний энерги судлалын академийн тэргүүн доктор Бөөдөгийн лавгдор чадагта таныг уран залъя. Та бүхнийхээ баяр цэнгэлийн уухаан дор алга ташлтын дор хүлээн авцгаая. За алга ташлт яасан сул байна. Энэ сайхан энергитэй хүнийг сонсон, харна, алга ташин ухтаан унах гэдэг бол бас. За та бүхэндээ баярлалаа. Энэ өдөр хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Монголын ард түмэн эрүүл инх одоо урт наслаараа гэж өрөө. За танд баярлалаа. Та бүхнийг суудлаасаа босхийг урьж байна. Эрхэм олон түмэн монголчуудаа та бид өнөөдөр гайхамшигыг инхүү хамтдаа бүтээлээ. Гайхамшиг энэ бол монголчууд бидний орд цагаан өргөө гэрмэн билээ. Гайхамшиг энэ бол өвөг Чингисийн Монголоос эрүүл бие сарвал ухааныг өвлсөн эрхэм мандууд та нар минь билээ. Орд цагаан өргөө гэрийнхээ оюун ухааны бэлэгдэл тоон бүтээсэн эрхэм андууд та нар минь билээ. За гаргараасаа барилцахыг урьж байна. Гаргараасаа бариарай. Орд цагаан өргөө гэрийн хүчрхэг бэлэгдэл өнөө бүтээсэн эрхэм мандууд минь гараан барьно. Орд цагаан өргөө гэрийнхээ шударгын бэлэгдэл болсон хан бүтээсэн эрхэм андууд та нар билээ. За ингээд орд цагаан өргөө гэрийнхээ галаа мөнх тэнгэр язгуурт алтан хүм Бөөдөгийн лавгдорж та бадрааж өгнө гэж хүсэж байна. За хүрэлцэн ирсэн монголчууд та бүхэн гаргараасаа сайхан барьцгаагаарай. Нутаг усаа ижи аавыгаа сэтгэлдээ сүнсгэлэн бодоорой. Дэмэдэмэндэ дэс эрчиндэ дэмэндэ дэс эрчиндэ. За хамтдаа хэлцгээе. Монгол гайхамшиг. Монгол гайхамшиг. Монгол гайхамшиг. Монгол гайхамшиг. Монгол гайхамшиг. Монгол гайхамшиг. Хурэ 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 хурэ
хураа. Гар гараасаа барьсан байна. Гараа тавихгүйгээр хурайлна. Дэм дээс ирчэндээ. Дэмэндээ дээс эрчэндээ. Монгол гайхамшиг. Хураа. За ингээд хүрлцэн ирсэн монголчууд та бүхэндээ эрүүлэнх хамгийн сайхан бүхнийг энэ сайхан энергитэй хүмүүсийн өмнөөс та нарынхаа өмнөөс бүгдд нь хүсэн өрөөж байна. Бүгдийнх нь ажил үйлс бүтэмжтэй эрүүлэнх байгээ. Та бүхний хэмээн өргөө цагаан гэрт ерөөл үений дадлагтай аялал ус сайхан төлсөг шиглэж эдэн балаараар вэн идэ ундаа инээдэх өөрөө хөгжин дэвчин байхын тэр сайхан учир өрөөлийг айлтгая. Та бүхэндээ баярлалаа. За энд ирсэн сочод ноёдодогтой та бүхэн гарахтаа манай энергич багш лаг удирчтай маань гар бариад энерги хүртээд гараарай гэсэн энэ сайхан боломжийг манай багш маань бас олгож байгаамаа. За ингээд мэдээж Монгол хүмүүс бүгдээрээ бэлгэдлийн одоо утгатай тийм бол сууд ингээд нар зүв тойроод гар бариад энергийн солилцоод энэ сайхан өргөнөөс гараад гэр гэртээ бас энерги түгээгээд ингээд энэ сайхан лекцээ өндөрлөж байгаамаа. Аянгаар адислуулж ирсэн газрын сахуста сэвгэр минь та амгаа жимчлэх ачлала воин та амрамгаданги хүмундархэ хэнгэрийн таммагта Тгийн умган бэллээ улаан даван баха төржөөсөө хүрэн атанда тэгнүүлж явсан борч бодончтой шумбож тоогосон Дэст бүсвие хэнгэрийн таммагта бүсвие минэ гоммог доста бурхан минь монх цаста ахтахаби бүстнотгийн умган бэллээ Төмнэс төрсөн харваж цайлсан өдрийн отомэн хатан дэлхийн хатог зодсон хайрын нэрдэ халуун элчмэнэ